Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Дархан уул аймгийн нийт 280 гаруй эмч нар хүндэтгэл үзүүлж Энэрхийн бурхан 2017 ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 3 дугаар сарын 31-ний өдөр 3 дахь жилдээ зохион байгууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд Дархан уул аймгийн засаг дарга Насанбат тэргүүтээ албаныхан оролцож иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч нартай хүндэтгэл үзүүлж тэдэнд талархал илэрхийллээ. Дархан уул аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан албан аагчид эмч нар та бүхэнтэйгээ Дархан уул аймгийн Монгол ардын намын хороо энэхүү арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Засаг даргын үйл ажиллагаа, түүний мөрийн хөтөлбөр, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүнээс тавьсан зорилгыг биелүүлэхэд цаг ямагт дарханчуудынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж энэ томоохон зорилт хөтөлбөрийг биелүүлэхэд амжилттай оролцож гэдэгт итгэж байдаг бөгөөд бид бас чамгүй их ажлыг хийж үтээснээ эрхэнд бас дурсах нь ёстой юм аа. Энэ өдөр салбартаа олон жил өр бүтээлтэй ажилласан эмч нарынхаа ажил үйлс гавьяаг үнэлж аймгийн засаг даргын жуух эх орны төлөө медаль, алтан гац зэрэг төрийн одон медалаар Ингрийг нь милайхан зэрэгцээ шилдэг эмч нараа тодруулсан юм а. Тухайлбал хувийн хөвшлийн шилдэг эмчээр мөнхийн цэцэг эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Хургаагийн цэцгээ, өрхийн эрүүл мэндийн шилдэг эмчээр Госгот өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч Сэр Дамбын отхон, шилдэг нийгмийн эрүүл мэндийн эмчээр нийгмийн эрүүл мэндийн төвийн давхар судлаач эмч Лувсан Шарвын үйлдвэрлэж жаргал, мис заслын шилдэг эмчээр нэгдсэн эмнэлгийн мис заслын эмч Чүлтмийн Бат Булган, мэдрэлийн шилдэг эмчээр нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Жанцангийн Баяр сайхан, сумдын эрүүл мэндийн төвийн шилдэг эмчээр Шарын гол сумын дотрын эмч Жамин Дамбын Гэрэлма, шилдэг эмзүүч эмчээр нэгдсэн эмнэлгийн эмзүүч Манлын Даваан эмнаар тус тодорлоо. Харин аймгийн шилдэг эмчээр нэгдсэн эмнэлгийн Ниран эмч Сүхбаатарын уран чимэг тодорсон юм а. Шилдэг эмч болсондоо маш их баяртай байна. Их Няран тусламжийн хүрээнд тусламж үзүүлэхээр одоо хамтран зүтгэж байгаа бүх эмч нартай болон ажил үйлсээ гүйцэтгээд бидний арын фронтод ажиллаж байгаа бүх эмч нартай дэлхийн олон улсын эмчнэрийн баярын мэндийг хүргье. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд шилдэг эмчээр шалгарсандаа би маш их баяртай байна. Энэ бол манай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол үзүүлэлт гэж би бодож байна. Манай хамт олонны бас нэг үзүүлэлт гэж би бодож байна. За энэ өдрийг тохиолдуулаад нийт Дархан уул аймгийн хэмжээний болон Монгол улсын хэмжээнд эрүүл энхийн мананд зогсож байгаа нийт эмч нартай баярын мэнд дэвшүүлээд бүгдд нь эрүүл энх аз жаргалыг хүсье. Үнэхээр хүнд амьдрал бэлгэлдэг, хүнд аз жаргал бэлгэлдэг, үр хөвгтийг бэлгэлдэг. Бид нар бол үнэхээр онцлог. Өнөөдөр Няраа эмч маань шилдэг эмч болж байна. Юуг үндэслэж шалгаруулах вэ? Хүнээс хүнд хүн бэлгэлэх, бэлгэлсэн үүнийг хүн болгох. Энэ ариун үст хувь нэмрээ оруулахын төлөө тэр үнийг шагнаж байгаа. Эмч нар маань нэг өдөр ч гэсэн сэтгэл дүүрэн, амар амгалан өөрийнхөө хийсэн зүйлээр бахархаж үнэхээр хүний төлөө хийсэн гэдгээ илэрхийлж чадах тэр өдөр бол өнөөдөр юм аа. Би өөр эмч хүн. Би өнөөдөр дарга боловч эмчийн ажлаас хөндөрч чаддгүй. Би өнөөдөр даргын ажил хийж гэнэ үү, эмчийн ажил хийж гэнэ үү заримдаа мэдхгүй байлдаг. Үнэхээр хүний сайн сайхны төлөө ажиллана гэдэг бол нар саргүй сэтгэл зүрэх тэнэл байх ёстой. Би жилдээ нэг 350 гаруй хагалгаанд ордог. Яг өнөөдөр мессендээр ажиллаж байгаа эмч нар бол нэг 700-800 хагалгаа орж байгаа шүү дээ. Энэ хооронд бол аварсан их бий. Хаяа нэг алдах тохиолдол бий. Бид нар эргэж дурсахдаа алдснаа л боддог. Аварсан хэзээч боддгоо. Тэгэхээр эмчийн гавьяа бол үнэхээр гавьяа. Бүх эмч нартай баярын мэнд дэвшүүлье. Энэрхийн бурхан 2017 ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Xmas Production уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьлаа. Дэлхийн эмч нарын өдрийг 1933 оноос улс бүр өөрсдийнхөө өргөөр тэмдэглэж ирсэн. Харин манай улсын хувьд энэ өдрийг эмч мэргэжлэрээ бахархаж, олон нийтэд таниулан сурталчлах, эдгэрсэн хүмүүс эмчтэй чин сэтгэлийн үгийг хэлдэг өдөр болгон өргөжүүлсээр ирсэн юм а. Дархан уул аймгийн эрүүл мэндийн байгууллагууд ч дээрх ажлын хүрээнд олон ажлыг зохион байгуулахын сацуу өвчнөөс нь илааршуулж өгсөн эмч нартай иргэдийн зүгээс талархал илэрхийлдэг лээ.